Монголчууд л Монголын хөнөөдөг гэх үгийг нэлээд хэдэн хүнээс сонсож байлаа. Яг өнөөдрийн байдлыг харуул гарцаа байхгүй үнэ ажээ. Бидний монголчуудыг бидэн дундаас л хөнөөж, бидний монголчуудыг бидэн дундаас л сүрүүлж байна. Түүх маань ч тийм. Хуурай газрын талыг эзэлсэн эзэн Чингисийн авраг гүрэн жижигэрсээр 17 дугаар зууны дунд үе гэхэд урагшаа хөх хот хоошоо байгаль нуур зүүн баруунда Жалай нуур Казахын тал үрдэл өргөн удам нутагтай байсан монголчууд Манччин гүрэнд ээлж дараалан Овг аймаг хошуу нутгаараа урах мөртөө газар нутгаа найр тайван өгсөөр өнөөгийн жижигхэн Монгол үлдсэн билээ. Жухамдаа үлдсэн ч биш. Урд хойд хөрш маань дундаа жирэг бүстэй байх шаардлагын дагуу үлдээсэн хэрэг. Энэ бүх уралч харуултууд бол эд баялаг эрх ямбны төлөөл нэг ноён нь нөгөөхөө Манч хаттад бариу өгч нутаг хашуугаараа дагаар орох мөртөө тэрхүү дагаар орогчт нь харийн цэрэгтэй нийлэн монголчуудыгаа эргэн хядсны үр дүн юм. Монголчуудынх нь гараар л монголчуудыг хядуулж байсан тэр шүү дээ. Байлдаж хядалцах бүртээ харийнханд газар нутаг хүн ардаа аймаг хашуугаар нөхсөөр арай чарай үлдсэн сая 650 мянган квадрат километр төдийхөн газар нутагтай үлдчихэ болсон үнэн түүх нь энэ буюу. Яг энэ жишээ өнөөдрийн Монголд давтагдан төрд шургалсан урагч ноёд монгол хүнээ гадныхантай нийлэн боолчилж үлдсэн жаахан газар нутгийн маань харийнханд зарж үрж найр тайван өгсөөр 30 жил өнгөрч байна. Өнөө цагт дэлхийн улс гүрнүүд тусгаар улсыг зэр зэвсгээр бус мөнгө төгрөгөөр элбдэн эрхшээлдээ оруулах болсон. Тэд газар нутаг руу цэрэг бус хөрөнгө оруулах нэрийдлэр эзлэн төрөмгийлэх болжээ. Яг л өнөөдрийн оюу толгойн Канадууд шиг. Оюу толгой бол эдийн засгийн колоничлол, эдийн засгийн алуурчдын хамгийн сонгодог жишээ юм. Тэд яг л 17 дугаар зууны Манччин гүрэн шиг Монголын төрдөх урагч ноёдыг монголчууд руу турхирах замаар Монголыг эзэлж байна. Турхирагдсан урагчд нь Санжийн баяр, Сангажмын баяр зүгт элбэгдэр сайхан болог гихчлэн эгнээгээ дэлсээр эцэст нь Сүү Батболдоор оргилдоод болтол үргэлжиллээ. Дээр нэр дурдгдсан урагчид улс Монголоо тон дээрэмдэж өвгдийн цусаар тамгалагдсан эх орон газар шаргааг мань харийнханд найр тайван өгөх эдийн засгийн дайнд гадныхантай нийлэн монголчуудаа хяар зохин сүрүүлж байна. Энэ бол дэлхийн түүхэнд эдийн засгийн дайны хамгийн сонгодог жишээ болж байгааг дэлхийн нийтээрээ харж байна. Газар нутаг байгалийн баялгаараа гадны доншуурчдад найр тайван төрсөн газар нутагтаа байгаа монголчуудаа тэдэнд боол болгон хамгийн бага хөлсөөр зүтгүүлэх мөртөө улсаа өртөө үлдээх тийм тэнэг жишээг гэгэн цагаан өдөр гэрэл барьж хайгаадаж олохгүй. Ийм арчаагүй тэнэг монголчуудыг элэг барин дараагийн дайснууд сад тавин орж ирсээр байна. Оюу толгой бол Монгол нь Монголын хөнөөдгийн сонгодог жишээ. Эхлээд Канадууд хайгуул хийн хэмээн цөглөө орж ирсэн. Дараа нь тэд хөрөнгө оруулна хэмээн бөөнбөөнөөрөө хоосон нүцгэн орж ирсэн. Тэд газар нутгийг минь барьцаалан мөнгө босгож өөрсөддөө хөрөнгө оруулсан тул түүнээс минь зээлж байгаад хувь хүртвэл хүртгсэн. Зээлээр хувь хүртмэгц эн чин багнаа ахаад хөрөнгө оруулах хэрэгтэй байна гэсэн. Газар нутгийг минь барьцаалан 2-3 дахь хөрөнгө оруулсан атлаа танаа улсад татвар төлөхгүй бид хэмээн дээрлэгсэн. Татвар төлөхгүй бол шүүхээр шийдүүлнэ гэхээр тэрэн дээрээ бол түүнийг чинь танаа биш манай шүүх шийддэг юм а гэсэн. Тусгаар улсын газар нутагт байгаа гадны компани татвар мөнгөний асуудлаа өөрийнхөө шүүхээр шийдүүлнэ гэдэг нь тэрхүү газар нутгийг эзлэн авсан байгаагаа дэлхийд дахин зарлан тунхаглах хамгийн том жишээ юм. Үүнээс цааш жишг юм гэж үгүй, түүнээс цааш харьцуулах юм гэж байхгүй. Тусгаар Монголын газар нутгийг эдийн засгийн аргаар боолчлох Санжийн баяр, Сангажмын баяр зохтын эхлүүлсэн энэ төлөвлөгөө чимээ аниргүй урт удаан хугацаанд явсаар чимдийн сайхан болгоны үед ирчээ аван дараагийн мөнгө босгалтыг гадны нутагт хийдэг болтлоо даварцгаасан юм. Үүнээс илүү эзлэн төрөмгийлнэ гэж хаа байх вэ? Энэ бүх дээрэм тон бол даварсан лойрыг төгсгөл болгохоор тусгаар улсын ерөнхийлөгч нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулах шийдвэр гаргамагц мөнөөхөн колони эзэд засгийг нь огцруулан төрийн эргэлт хийдэг болтлоо томорчээ. Колони орныг л ингэж гадныхан удирдан хэрэгтэй үедээ төрийн эргэлт хийж хөссөн хүмүүсээ гарган тавьдаг юм. Монголыг монголоор нь багал зуурдах төлөвлөгөө яг ингэж биелэлээ олж Сүү Батболдын гуталчин сэлэм төгжлийн гараар засгийг нь огцруулан үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрлэх гэж байсан асуудыг гацаасныг та бид харлаа. Харин одоо энэ бузар үйл ажиллагаагаа мартагнуулах зорилгоор 20 гаруй жилийн турш сонгуульд ашиглаж ирсэн зоригийн хэргийг ахин босгож ирэн хуучин шоугаа тоглож эхлэв. Засгийн газар бол шүүх биш ээ. Тэдэнд шүүхийн шийдвэрийг буцаах хэрэг байхгүй. Тиймээс энэ бол сонгуулийн өмнөх ээлж тарих угаалт хоосон шоу юм. Төлөх ёстой татвараа төлсөн төдийгөр арга цаах гэсэн Канадуудын колоничлалыг зоригийн хэрэгээр нам дарах гэсэн энэ мэд тавилттай жүжгүүд Монгол даяар ирчээ аван тоглогдсоор байна.